Сайн байцгаана уу? Great Wall Motor Mongolia компаниас мэдчилж байна. Энэ удаагийн хэрэглэгчийн сэтгэлд маань Тагланцуу худалдан авсан хэрэглэгч маань оролцож байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Намайг урьж оролцуулж байгаа танаа хамт олон ч гэсэн баярлалаа. За тэгээд хамгийн ихний асуулт бол одоо та яагаад танк 700 загварын автомашиныг сонгох болов? Тэгээ эмэгтэй хүний хувьд ийм том хүчтэй автомашин жолоодоход ямар одоо мэдрэмж төрж ийн? Тэр талаас өмнө ямар машин сонирхож байгаад одоо танк 700 сонгоцсон байна? За анх бол танаа дээр би танк 300 сонирхож ирсэн. Эмэгтэйний хувьд өдөө гадаа явах гэсэн авсаархан бөгөөд дунд зэргийн джип гэдэг утгаар нь сонирхоод ирчихсэн. Ер нь авна гэдэг дээр бол шийдсэн ирсэн 300 авах дээрээ. За 800 том л машин сонирхгүй шүү. Чи өмнө тэгээ том машинтай байсан. Тэгээ одоо залхсан гэж хэлээд жижиг машин болгож байгаа шүү гэж өөртөө ингээд хэлсэн боловч одоо өмнөх том машин нь ямар машин байсан бэ? Ланд 200 байсан. Тэгээ бүр томруулчихж байгаа байхгүй. Одоо энэ 700 авахта. Тэгээ тухайн үед болохоор би яг нөгөө 200 унахад нөгөө надаа ингээд өөрийнхөө хүчийг ингээд машиндаа ингээд зарцуулаад байгаа юм шиг амар ингээд энерги зарцуулагдаад байдгүйс байхгүй. Жишээ нь ингээд байрлуулахад те манай Монголд одоо ингээд байршуулахад хүртэл ингээд зогсоол амар хомсдолтой учраас 200 том тэрэгэн дээр нь зогсоол алдахад хэцүү байсан байхгүй. Тэгээд за одоо энийг унахаа болио гэж шийдээд жижигрүүлээгээд 300 сонирхоод ирсэн боловч яг нүдний бууланд 700 харчаад өнгө нь харагдал ёо гэж бодоод харахгүй шүү гэж хэлсэн боловч за би 700-аар чи ороо суугаад үзчихүү гэж хэлээл орж үзэл амар гоё тансаг мэдрэмж төрж исэн доторх өнгө нь яг нөгөө эмэгтэй хүний те хүч чадлыг мэдрүүлгээ тийм гоё вайн өнгөтэй. Тэгэл за унаад үзье гэл унж үзтэл ерөөсөө тийм нөгөө хүч хаардагдахгүй амар гоё ингээд намсгээ зөөлгөө явж исэн. Тэгэл дотроо бодож исэн. За яах вэ гэл хийдэх надад ачаал өрүүлэхгүйгээр мэдрүүлж чадчихаа. Дуу тусгаарлал сайтай, гинтос лаврын тоорон сайтай, тэгээ зөөлөн суудлын массаж хөгжим гэл хасын маш их байгаа тийм. Хамгийн хэрэгтэй юм нь массаж байгаа. Одоо Монголын нөхцөлд бол төгжрөл амар ихтэй тий. Хөл өвдөн, нуруу өвдөн ингээл явж байхад нуруугаа байнга ингээл хөдөлгөөд авах хэцүү. Тэгэхэд ингээл зүгээр төгжрэлд ингээл хойшоо налаас массажаа игээл явж байгаа жишээ нэ. Хотод их хвшлийн цахилгаан гормоо ашиглаж гин үү? Цахилгаан мотороор явхад дуу чимээ зөөлөн явдал нь ямар санагдаж байна? Одоо яг энэ сүүлийн бараг 2 сар л яг энийг мэдэрч байгаа байхгүй юу? Одоо ингээл бензин колонктор очрлон бензин байхгүй. Тэгэл яаж бензин авна гэж одоо хэрвээ би өөр машинтай байсан бол тэр юм гашлахад тэр надад амар хэцүү хос. Тэнгүүд би өглөө эрт гэрээсээ 6 гэж гардаг. Орой ер нь хамгийн багтаа 8 гэж эрттэй 8 гэж ордیں۔ Тэгэхээр миний хувьд бол яг дан цахилгаан мотороор явна. Гэрээсээ гараад хүүхдээ өргөж өглөө гачуурт явлаа, ажилдаа очлоо, буцаж эргэж хүүхдээ аваад буцаж ингээд яармагт ирэхэд миний хувьд бол яг 100% цэнгээр явна. Гэртээ ирэхэд яг 15% таа л орж ирнэ. Бүтэн цэнэглэл 15% явахад бол одоо энэ төгжрэлд яармагс гараад гачуурд ороод тэгээд дахиад бөглөрөөд яармагт ирэх хүртэл хангалттай цэнгээр явчихж шүү дээ. Тийм хангалттай буюу би одоо машиндаа гэхэд хамгийн багадаа ер нь 7-8 цаг зарцуулдаг юм баггүй. Тэгэхэд бол хангалттай яг цэнгээрээ бүрэн яваад. Танд яг энэ цахилгаан танк 700 болоороо 7000 cc хүч 517 морины хүчтэй одоо автомашин том супер кар шиг гэсэн. Тэгэхэд яг энэ том машин жолоож чад санхүүгийн бодит хэмнэлт тань мэдрэгдэж байна. Одоо жишээ нь би 11 сард гэхэд машиндаа 2 л удаа бензин олдлоо гэхэд нь хийсэн. Тэр дунд нь дандаа цахилгаанаараа. Хэрвээ би өөр машинтай байсан бол өөр том машинтайгаа байсан бол би 7 хоногт бараг 1 удаа бензин заавал дүүрэхгүй болохгүй шүү дээ. Тийм шүү те. Өнөөдрийн байдлаар бол яг бензин ээгээгүй би 16 хоног авсан байна. Анх бас жоохон бодож байсан байхгүй яана цахилгааны төлбөр амар өндөр гараад бензинээс илүү даваад явчих үедээ гэж амар айжсэн. Гэхдээ яг ингээд сарын цахилгааныхаа төлбөрийг харахаар яг манай санхүүгийн хувьд гэх юм уу юу гэх нэг дарамт болохооргүй тоо харагдаж байгаа учраас би яг хэдэн өргөөр нэмэгдсэнийг бол мэдгүй ч гэсэн манай яг өөрсдийн гэрийн хэрэглэн дээр бол за нүгсрэл 30-аас 50 мянган төгрөг гардаг гэж магадгүй л гэж би тооцоолсон. Та 220 вольтаар цэнэглэж гин үү 380-аар цэнэглэж гин үү? Тийм 220 л байх л үү хаавал. Гэрийн энгийн нөхцөлд шүү дээ. Зөв. Гаражны дотор. Танк 700 загварын автомашинтай ажил төрөл бизнес явуулалтыг хийж явангууд ажил төрөлтний хэр имижийг өгч чадчихээн. Иргэн тойрны найз нөхөд хамаатан садан гэр бүлийнхний бас автомашины тухай ямар сэтгэлтэй байна. Ер нь л одоо нөгөө манай монголчууд хэдэд машин гэхээр л вау гэл ингээл нэг жоохон ингэж хүлээж авдаг шүү дээ.
Тэр тал дээр таны сэтгэл мэдрэмж ямар аа? Яг анх бол ингээд бүх хүмүүс хятад машин яг ийм үнээр авсан гэхэд бараг чи тэнэггүй л гэж надад хэлж ирсэн. Чи энэ үнээрээ 300 авчих байсан байна, тийм машин авчих байсан байна гэд надад зөндөө хэлж ирсэн. Гэтэл би өөрөө 300-ыг сонирхож үзсэн, Lexus 550 ч гэсэн би сонирхож үзсэн, сууж үзсэн. Эргээд би дахиад доошоогоо бууж ирээд 700-аа сууж үзчихэд за би эцсийн шийдвэрээ 700 юм байна гэж бодоод гарч явж исэн. Тэгээ яг маа найзууд орж ирээд суудаг. Суусан бүх хүмүүс орж ирээд ёо ямар гоё ингэдэг. Хамгийн дөрөнд би за массаж хийх хүн байна уу? Массаж бүх судал дээр нь хийлгэж үзүүлдэг. Одоо ингээд мэдээж ирний газар хуралдалт хуралдаан болно тий. Хуралдаа очино. Тэгэл машинтайгаа очингууд харахгүй ингэж байхгүй шүү дээ. Ер нь бол яг танк 700-аас нэг Монголд яг намайг авах үед нэг олон явдаг байсан. Тэгэнгүүт ингээд нэг газар л орохгүй зогсоол хайж байгаа юм. Бүх хүмүүс ингээ эргэж харна. Тэгэл буугаад ирэнгүүт нэг том машинаас би ингээд буугаад ирэнгүүт хүмүүс ингээд хаардаг. Эмэртэй дуулаа хаарсан юм шиг амар хэцүү идвсэн. Одоо бол ингээд би за би угаасаа гоё машин унзаас тий. Ингээ хараад харна тий. Ингээд одоо бол би энэ машиныг сонгосноо бүр 100% бүр ингээд баг 1000% амар жаргалтай байдаг. Ялангуяа энэ бензин тасарсан үед бол би зүгээр бензин колонки хайжгаар том машинтай хүмүүсийн хайжгаар би зүгээр энийгээд массаж хийлгэхдээ эднэр ингээд хуучин том дэрэгтэй гэсэн уйлаад сууж явах байсан бах та. За та яагаад хятад автомашин тэр дундаа танк брэндийн автомашиныг судалж сонирхож худалдаа авах болов? Тэр талаас ярил. Хятадд явж байхдаа хятад нөгөө бизнес хийдэг хамтрагчтайгаа сууж байгаад амар гоё машин хажуугаар зурж ирсэн. Тэгээ би энэ ямар машин бэ гэсэн чинь танк гэд тэгээд энэ танкыг ямар зориулдаар яаж гаргаж байгаа гэхээр одоо Toyota-гийн нэг 300 ч гэдэг юм уу нэг том хамгийн том машинтай дүүцхүүц хэмжээний чанартай гаргаж байгаа шинэ машин гэж манай дээр орчуулагч хүн надад орчуулж өгч ирсэн байхгүй. Тэгэхээр нь би толгойн дотор за тэгвэл үнэхээр гоё завхарл гарч ирж байгаа юм байна гэж бодоод Монгол ирэнгүүтээ шууд танк гэд хайж үзээд танаа албан ёсны газрыг олж ирсэн. Мэдээж яриг албан ёсны дийлэрийн төв хуваараа зарж байгаа хүмүүс эдгээр шал ондоо байгаа гэдг нь бол нэгт ойлгомжтой тий. Яагаад би албан ёсныхыг сонирхсан бэ гэхээр нөгөө манай хятадд байдаг түншүүд манай яг ингээд хятадаас оруулж ирж байгаа нь манай оронд зориулагдсан шүү. Хүүтний оронд зориулагдаагүй шүү гэдгийг амар сайн анхааруулж хэлжсэн байхгүй юу? Гэхдээ үний хувьд бол асар бас өндөр зөрүүтэй байсан. Би тэр хүмүүсийн яриаг сонсохгүйгээр тий би хямдханд арай хувь хүнээс авч болохоор байсан. Гэхдээ сервис үйлчилгээ нэгт байхгүй. Юу нэвдэрлээ, яачлаа, ийчлээ гэдэг юмыг би хинрүүц залгаж мэдэж чадахгүй. Хэрэглэгч рүүгээ ингэж анхаарлаа төвлөрүүлж чаддаг нь эрийг холбоо сайтай тий. Ийм эргээд албан ёсны дийлэрийн төв маань болохоор нөгөө нэг Монголдо яг зориулсан нөхцөлдөө ямар ч бензин голохгүй тэгээ дулаан алдагдaltaгүй. Одоо жишээ дулаан алдагдaltaгүй гэхэд би бол ингээд өдрийн бараг 6-аас 8 цаг машиндаа өнгөрөөдөг хүний хувьд бол даарч чаддгүй юм баггүй. Тэгэхээр би машин дотор бол хэзээ ч одоо өвлийн гутал, өвлийн куртэг бол өмснөө. Гэхдээ куртэг бол дандаа тайлж тавьдаг. Тэгээ хавар намархан гуталтайгаа л явдаг. Ерөөсөө daardгүй. Таас орж ирсэн машинд би бол сууж үзэхийн хувьд бол үзэн. Гэхдээ яг танк бол биш байсан л да. Ороод үзэнгүүд амар хүүтэн халаагаа чи ихээр харчаад байгаа нь шүү дээ. Тэгэхэд одоо бол би машиныхаа хамгийн баг дээр нь тавьчаад хахад манай машин бол амар халуун байдаг. За ямар ч ч одоо нэг шинэ жил төгөөд энэ тэнд шинэ жил болоод ажил буцалж явах үед өөрийнхөө цаг завыг зориулаад манайх төр хүчихэд өөрийн бодит сэтгэлийг илэрхийлсэн танд маш их баярлалаа. За одоо манай хамгийн сүүлийн асуулт буюу одоо танк 700 Playa машинтайгаа та ямар мэдрэмжийг илүү мэдрэхийг хүсдэг вэ? Би одоо 100-ыг хүлээж байна. 100 одоо хот дотор тэ тансаг байдлыг мэдэрчлээ. Одоо би 100 оффроуд чанарыг шалгамаар байна. Боротод тэ шавартай, ийстэй тэгээ баяуул гэрэж идэв юм уу тэ ховдрооч идэв юм амар хэцүү юм нөхцөл зам дээр машинтайгаа явж энэ машины тэ тэр хүч чадлыг мэдэрч үзмээр энэ да.